Дархан сумын засаг даргын тамгын газар сүм хийд шашны байгууллагууд болоод төрийн бус байгууллагуудтай хамтраад өнгөрсөн 2 жил гарангийн хугацаанд сайн үлсэн айныг амжилттай зохион байгуулсаар ирсэн юм а. Энэ хугацаанд нийтдээ 7 удаагийн аянаар сургуулийн өмнөх боловсролын 3 байгууллага, насан туршийн боловсролын төв, нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, цусны банк, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв зэрэг олон газарт шаардлагатай засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн дэмжлэг тусалцааг үзүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар Дархан сумын хэмжээнд 24 христийн сүм, буддын шашны 7, нийт 31 сүм хийд үйл ажиллагаагаа явуулж байна. Сайн үйлсийн аяны хүрээнд өнгөрсөн 2 жил гарангийн хугацаанд сүм хийдүүдээс нийтдээ 21 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн нь эрүүл мэнд боловсролын салбарт зарцуулагдаж, олон бяцхан хүүхдийн сурах орчин нөхцөл сайжирсан юм а. Тухайлбал 2013 онд Дархан сумын 22 дугаар цэцэрлэгийн 1 ангийг тохижуулахад 9 сүм, 1 иргэн нийтдээ 3.8 сая төгрөг хандивсан байна. Хандивын мөнгөөр хүүхдүүдийн унтлахын зөөдөг модон орнууд, сандал, ширээ, хувцсны шкаф зэргийг багш нар нь авчээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийн наазахын хэрэгцээнд шаардлагатай эд зүйлсийг инхүү авснаар энд 4 настай 34 хүүхэд таатай орчинд сурч хүмүүжих боломжтой болсон байна. Орны өрөөндөө оргуу, хүүхдийн ширээ сандал бас яг тийм таатай бустай тийм орчинд байжсэн учраас сумын засаг даргаад туслах багштайгаа тэгээд эцэг хаан зүгээс төсөл бичээд хамрагдсан, төсөл бичээд хүсэл тавьсан байгаа. Тэгээд энэ төсөл маань нэг сар гарангийн хугацаанд хэрэгжээд манай анги бол 36 хүүхдийн сандалтай, орон гэрлийн давуу, унтганы хувцас их шкафтай. Тэгээд дээрэс нь 36 хүүхдийн ингээ зөөврийн ортой болсон байгаа. Улмаар загвар 22 дугаар цэцэрлэгийнхэн бид хамтдаа өөрчлөлийн сэдвт сарын аяныг 2014 онд явуулж, аяныхаа хүрээнд төсөл боловсруулан хүүхдийн сурч боловсрох, амрах, тоглох орчинг ая тухтай болгоход шаардлагатай хэрэглэх түүнийг төр болоод төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан юм а. Энэ ажлыг Дархан сумын засаг даргын тамгын газраас мөн л дэмжин шашны болоод төрийн бус байгууллагуудад уламжилснаар тухайн үед мөн л хүүхдүүдэд стандарт шаардлагад нийцсэн тоглоом хэрэглэх түүн авах, санхүүгийн дэмжлэгийг босгох боломжийг бүрдүүлж өгч байсан юм а. Харин 2014-өөс 15 онд Дархан сумын 12 дугаар цэцэрлэгт 3 бүлэг шинээр нээгдсэн байдаг. Өнгөрсөн 10 дугаар сард хүүхдүүдээ хүлээн авсан шинэ бүлгийг нээгдэхэд мөн л 4 сүм нийлээд 1 сая төгрөгийн хандив тусламжийг үзүүлжээ. Эцэг эхчүүдийн хандиваар 16-аас 18 сая төгрөгийн засвар тохижилт хийж хүүхдүүдээ хүлээн авсан энэ бүлгийн хүүхдүүдийн суух, ширээ сандал, хувцсны шкафыг боловсролч соёл шинжилгээ ухааны яамны хөрөнгө оруулалтаар авсан бол 35 хүүхдийн унтах, цагаан хэрэглэл, гудас болоод шалны дрожийг нь сайн үйлсийн аянд нэгдсэн байгууллагуудын хандиваар авсан байдаг юм а. Энэ хүүхдүүдийн одоо хүнжил гудасыг одоо манай тус цэцэрлэг танд болгосонд маш их баярлаж байна. 12 дугаар цэцэрлэгт ахин нэг ашиглагдахгүй байгаа анги бий. Үүнийг засварлан ашиглалтанд оруулснаар энэ цэцэрлэгт дахин 30-аас 35 хүүхдийг шинээр авах боломж нээгдэх юм. Харин үүнд хаанаас санхүүжилт хайх вэ гэдэг асуулт хариултгүй хэвээр л явж байгаа. Шашны болоод христийн сүм хийдүүдтэй хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагад оруулсан бас нэг хөрөнгө оруулалт бол улайсхан цэцэрлэгийн багш хөгжлийн танхимын тогтчлтын ажил юм а. Ирээдүйн бяцхан өрсүүдийг сайн иргэн бол сурч хүмүүжих энэ сайхан үйлсэд оруулж байгаа хувь нэмэр багш нарын минь оюуны хөрөнгө оруулалтанд оруулсан энэ сайхан хувь нэмэрт маш их баярлаж талархаж байгаа илэрхийлж байна. Байгууллага цэцэрлэг гэдэг утгаараа бол аймаг сумын одоо энэ төсвөөс бол усгал засвар болон бусад одоо үйл ажиллагаануудыг бол зохион байгуулах юм боломжгүй байдаг. За ийм учраас бид энэ цэцэрлэгийг бол сонгож авч Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудад одоо хандан энэ одоо шашны байгууллагуудын дэмжлэгтэйгээр бол энэ ажлыг бид бүхэн зохион байгуулж хийж байна. За хэдийгээр төмөр замын гэдэг тодтолтой явдаг боловч энд одоо манай Дархан хотын хамгийн их одоо хүүхэд хамрагддаг томоохон цэцэрлэгийн нэг 400 орчим хүүхдэнд одоо хамрагддаг. За төмөр замын гэж байгаа боловч бүгд л одоо манай Дарханы хүүхэд багчууд ирээдүйн Дархан хотын эзэд энэ утгаараа бол бид нар энэ жил одоо энэ цэцэрлэгийг сонгож авч байна. Багш хөгжлийн төвийг нээх энэ ажлыг одоо үр дүнтэй амжилттай хэрэгжүүллээ. Улайсхан цэцэрлэг зөвхөн төмөр замын ажилчдын хүүхдүүдээс гадна Дархан сумын 4, 5 өргөө багуудын хүүхдүүд ч сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг юм.
Байгууллагын цэцэрлэг гэдэг утгаараа бусад цэцэрлэгүүдийг бодвол төрийн дэмжлэг тусалцаа төдийлөн байдаг байна. Харин Дархан сумын засаг даргын тамгын газар нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо хамтран тус цэцэрлэгийн нэг бүлгийг тогтжуулах аяныг өрнүүлснээр сум хийдүүдийн дэмжлэгтэйгээр 3 сая төгрөгийг төвлөрүүлж багш нарын хүссэн ажилд бодит туслалцааг үзүүлэх боломжийг бүрдүүлж байсан юм. Дархан сумын хэмжээнд төрийн болоод хувийн хвшлийн нийтдээ 32 цэцэрлэгт 6000-аад хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа юм а. 2-5 насны нийт хүүхдүүдийн 89% нь цэцэрлэгт хамрагдаж байна гэсэн статистик бий. Харин судалгаагаар цэцэрлэг сургуулийн алиндаж хамрагдаж сурч хүмүүжих эрхээ эдэлж чадахгүй байгаа 258 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдгээр хүүхдүүдэд хөгжих, нийгэмших, баххан ч боломжийг нээх үүднээс 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх байрыг нээсэн юм. Тэгээд яг өөртөө ажил хийж чадахгүйс ар гэрийнх нь ахуйн амьдрал нэлээд тийм хүнд нөхцөлд байдаг. Бид нар чинь бүгдээрээ хүүхдээ яах вэ? Бас ажил хийхээр цагийн ажилт бол бүр хэцүү. Тэгээд тийм болохоор хүүхдүүдийг хөгжүүлж энэ чинь өдөр өнжүүлэх ажилласнаар маш олон давуу талууд байгаамаа. Олон сайхан байгууллагуудын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа эхэлж байгаа гэх төлөв баяртай байна. За мөн бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гэртээ сурч боловсрох боломжийг хангах үүднээс онлайн орчинд интернетээр шууд суралцахын боломжийг хангаж өгч өнгөрсөн жил 10 хүүхдийг ийм боломжоор хангаж өгсөн. За мөн сургууль явдаг хүүхдүүдийн дөрөв товцыг бас үн төлбөрөөр олохын ажлыг бол шүтэн уул компанитай хамтарч зохион байгуулж хийсэн. Өнөөдөр энэ ажил нь хүүхдүүдэд зориулсан 3 дахь үйл ажиллагаа нь болж байна. Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хилцээний байрны нэг давхарт байдаг хоосон өрөөг мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд ямар ч төлбөргүйгээр засаж өгсөн. Харин тэр өрөөг нь хандив тусламж үзүүлсэн байгууллагууд албаны хүмүүс хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхчүүдийн холбоонд хүлээлгэн өгсөн байдаг юм а. 5 сум 1.5 сая төгрөгийн тусламж өгснөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх байр ашиглалтанд орж 15 хүүхэд өглөөний 7-оос оройн 17 цаг хүртэл мэрэгжлийн багшаас өөрсөддөө тохирсон сургалтыг үн төлбөргүй авдаг байлаа. Хүүхдүүдийн тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө хийж бүтээсэн энэ ажлаас гадна хорвоод мэндэлхээр яарах бяцхан үрс, хоног тоолон дунших тулгар биетэй эхчүүд, тэдний ар гэрийнхэн гэд өөр бусад олон хүмүүсийн өдөр шөнөгүй явж өнгөрдөг нэгдсэн эмнэлгийн төрх тасгын гаднах явган хүний зам, шатыг засах, гэрэлтүүлэхтэй болгох ажлыг мөн л Дархан сумын засаг даргын тамгын газраас санаачлан бусад байгууллага аж ахуйн нэгжийг уриалсан юм а. Үүний үр дүнд 3.7 сая төгрөгийн хандив цуглаж бодсон их ажил биелэлээ олсон юм. Хүмүүс өвдөд яарад ирэхэд бушуухан шиг гаргацдаг бол айгүй хайтай юм байна. Дархан аймгийн амарч газрын хэмжээнд өдөртөө ер нь бол 40-50 хүн үйлчилдэг. За тэгээ ар гэрийнхэн дээрээс нь бол бараг хөдөлж нь 100 хүн үйлчлүүлдэг гэсэн зүгээр тийм баримжаа тоо байгаа. Тэгээд энэ манай энэ хэсгийн зам бол их муудсан, нэлээ олон жил болсон. Анх дөнгөж баригдсан цагаасаа л энэ шатны асуудал яригцаар ирсэн. Тэгээд ялангуяа харанхуй шөнө ямар ч гэрэлтүүлэг байхгүй. Тэгээд өвлийн цагт бол халтаргаа гулгаа ихтэй, зарим хүмүүс нь бол унж бэртэх тийм асуудал гардаг байсан. За энийг бид нэр засаг дарагт уламжилж хүсэлт тавьсны дагуу энэ зам болон энэ хашлага за тэгээд дээрэс нь орчны гэрэлтүүлгийг хийж өгсөн явдалд маш их баяртай байна. Үхэл амьдралын зааг дээр байгаа хин нэгний төлөө халуун цусаа харамгүй хайрлах доноруудын байнга үйлчлүүлдэг цусны банкны хүлээлийн өрөөгч тогтчуулахад сайн үйлсийн аяны санаачлага бодит үр дүнгээ өгсөн. Цусны банкны хамт олонны бичсэн төслийг төрийн болоо төрийн бус байгууллагууд хамтран дэмжиж тус төвд шаардлагатай зарим аппарат, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг авахд сэтгэл зүтгэлээ зориулсан юм. Үүний үр дүн төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүйгээр сүмүүд болоод Дезерет олон улсын байгууллагынхан 7 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байдаг юм а. За нийтдээ 7 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлснээр нэгдүгээрт бол донорын даралт хэмждэг хэмжигч мөн донорын өндөр жинг хэмждэг хэмжигч мөн чихний ийм тусгай аппарат донорын халууны хэмждэг ийм яг аппаратуудыг бол бэлгэлээ. Тэрнээс гадна бүр донорын аялдахтай байдлыг бүрдүүлэх зорилгоор бусад энэ зүйлүүдийг бэлгэлсэн. Энэ 2015 оны хувьд бол улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын маань 30-аас 40% нь
одоо хийгдээд үлдсэн хүн бол хийгдэх юм санхүүжих боломжгүй болсон ийм дүр зурагтай байгаа. За гисэн хэдий ч одоо иргэд аж ахуй нэгж байгууллагуудаа бид нэр сайн улсын аянд урайлан дуудаж хамтарч одоо сайн жишээнүүдийг олныг одоо хийхийг зорж ажилласны одоо эхний үр дүн гарч эхэлж байна. За энэ бүхэнд бол манай Дархан уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа шашин сүм хийдийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, залуучуудын байгууллагуудаа хамтран оролцсон бид нар нийт одоо иргэдийнхээ өмнөөс, дарханчуудынхаа өмнөөс одоо талхаснаа илэрхийлье. Өнөөдрийн байдлаар донорын төвд байнгын цусаа өгч бусдын амь насыг аврах арвин үйлсэд нэгдсэн 1030 донор байна. Өдөрт 10-аас 15 донор энэ төвд ирж цусаа бэлэглэж байгаа юм. Эрүүл мэндийн салбарт хийсэн энэ ажлуудаас гадна сайн улсын аяны хүрээнд мөн 30 дугаар сургуулийн анги танхимын засвар тогтчлтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэ хичээлийн байрыг өнгөрсөн зунаас эхлэн засварлаж өнөөдөр өдий зэрэгтэй болгосон байна. Өмнө нь хувийн сургуулийн дотор байраар ашиглагдаж байсан оюуны ирээдүйн цогцлбор сургуулийн хичээлийн А байрны баруун жигүүрийн 2 дугаар давхрын коридор анги танхим ариун цэврийн өрөөг засаж тогтжуулахад одоогоор 5 сая төгрөгийн ажил хийгдчихэд байгаа юм байна. Үүнээс 700 мянган төгрөгийг нь сүмүү тандвилжээ. Энэ 2014, 15-аас 16 оны хичээлийн жилд энэ соём сургууль байсан оюуны ирээдүйн цогцлборын А байрны 2 давхарт 3 давхарт нь дотор байр ороод 2 давхарт нь одоо биднийг засч ороо гэсэн одоо энэ юу нэдэг байгаа бидний жил энэ 100 одоо 7 сар 6-7 сард бол одоо энэ 5 өрөө за тэгээд нийтийн үйлчилгээний жорлон одоо тэгээд коридор вестибулийн засварыг л хийж орлоо. За ингээд орохдоо бид нар бол одоо эцэг хүүхдүүдийн тусламж за дээр нь зээлээр за тэгээд аль болцоогоор ингээд ягаад 100 болоод засаад энэ намар одоо 8 сард бол нүүж орсон байгаа. За ингээд энэс гадна бид нар одоо өшөө засах юмнууд байна. 100 мөн одоо болцооныхаа зээл одоо янз бүрийн өөртөө зассан учраас би сумын одоо засах төрийн тамгын газарт аз жаргал дараа тандсан удаадраа. Тэгээд аз жаргал дараа бол одоо орон нутгийн одоо хөгжлийн сангаас төсвийн байгууллага зарцуул заруулалт байхгүй гэдэг одоо шаардлаганад бол одоо хэлээд тэгээд болцооныхаа ирээр одоо би бол одоо энэ одоо шашны одоо энэ байгууллагуудад одоо болцоогоор хэлье гэдэг. Энэгээр дамжуулаад надад бол одоо ингээд азаа дараа бол одоо сая төгрөгийн одоо энэ засвар үйлчлэгийн ажлууд тусламж бэлтгэл үзүүлсэн. Боловсрол соёл шинжилх ухааны сайдын тушаалаар 8 жилийн өмнө байгуулагдсан тус сургуульд өнөөдөр 18-аас дээш насны 160 иргэн нөхөн боловсрол эзэмшиж байна. Амьдралын янз бүрийн шалтгаанаар сургууль завсардсан, сургууль орхисон, огт сураагүй гэд олон хүмүүс энд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж байна. Тэдэнд суур боловсролоо сургуулийн таатай орчинд авах боломжийг бүрдүүлж өгөхөд төрийн болоо төрийн бус байгууллага аж ахуйн нэгжүүд хамтран зүтгэсээр байна. Энэ мэтчлэн өнөөдөр Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Бурхны шашны болоод Христийн олон сүм хийдүүд өглөг буйны гараа сунган өгөөмөр сэтгэлээр олонний тусын тулд хийгдэж байгаа ажлуудад хандив тусламж үзүүлж байна. Харин тэднийг ийм нийгэмлүүгээ хандсан үйл хэрэгт оролцоход төрийн болоо төрийн бус байгууллагууд урайлан дуудаж хамтран ажилласаар байгаа юм. Аймаг иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар баг сумаас сүм хийдийн зөвшөөрлийг олох шийдвэрийг гаргасан байгаа. За энэ журмын дагуу бид нар яг сүм хийдүүдээс материалуудаа хүлээж аваад ажилладаг байгаа. За 2013-аас 15 оны хооронд сүм хийдүүдтэйгээ сайн улсын аяныг өрнүүлэн ажиллахдаа нийтдээ 21 сая төгрөгийн хандив тусалцааг авсан байгаа. Монгол улсын иргэнд шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь үндсэн хуулиар олгосон байдаг. Тиймээс ч өнөөдөр олон хүмүүс шашны олон урсгал чиглэлээс өөрсдийн сонголтоо хийн, итгэл үнэмшил, сүсэг бишрлээрээ сургаал номлолыг нь дагаж амьдралаа даатхан явна. Эцсийн дүндээ таны, миний, хэний ч шашин байлаа гэд бусдад өглөг буян хийхийг үл хоригдсан байдаг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй ийм үед өөрсдөө хөрөнгө мөнгөнийхөө боломжоор өрөөлд туслан буян хийж байгаад буруу зүйл үгүй гэж Бурхны шашны төлөөлөл хэлж байна. Миний таньдаг хүмүүс 2 жилийн өмнө бол бид нар цаар болон $200 явуулдаг гэсэн. Би тэргээр нь хүүхдүүдэд витамин тэгээд эмчилгээний зардал ахтайгаа нийлээд одоо энэ инэрэл зохицолборт бид нар 10 шиг компьютер принтер авч өгчсэн. Гэт хийсэн л дээ. Намайг одоо манай иргэдийн хурлаас тайлгна гэдэг байхгүй. Гэтэл манай номонд бол тэр их хордог шүү дээ. Би гэхийг хордог баг. Бид л их хэрэгтэй. Бид бүхний тус, хүний тус өглөө эднэр бол сайхан зүйл. Энэ бол харамгүй байгуул айгуу сайхан.
Төрийн байгууллага сайн үлсийн аяныг санаачлан зохион байгуулж, төрийн бус байгууллага аж ахуйн нэгж сүм хийдүүдийн хандив тусламжийг цуглуулан, улсын болоод аймаг орон нутгийн төсөв хөрөнгөөр хийх боломжгүй дээрх мэт олон ажлуудыг хийж бүтээсэн бодит жишээ байгууллагуудынхаа санхүүгийн баримт хийсэн ажлынхаа тайлан мэдээтэй хамт дүрс бичлэгийн хальсанд ч архивлэгдэн үлдсэн байдаг юм а. Танай, манай шашин гэж талцахгүйгээр та бидний төлөө хийсэн бүтээсэн зөв үйлс бүхний төлөө тэдэнд талархъя.